Сайн байна уу? Намайг Бадарчин орон сайхан гэдэг. Би Сүхбаатар аймгийн Баруун Орцсон минь 6 дугаар агийн иргэн байна. Миний өшгөө хувьцаат компани захирал дарин хийстэй цай үйлдвэрлэгч байна. Ер нь яагаад манай нутгийн брэнд дарин цай байж болохгүй гэж аавтайгаа анх ярилцчихсан. Тэгээ манай аав бол нөгөө дарин судлалын насаараа дарин судлыг хийсэн учраас аавтайгаа хамгийн түрүүнд зөвлөлдсөн. Манай дарин одоо нутгийн цай чинь одоо ээжийн борц одоо шаардлагаас 10 гурланд багсарсан одоо юм сайхан хийцтэй юм сайхан цай байдгаа гэд. Тэгвэл би энэ цайг ингээ гармаар байна. Тхихаа одоо онцлогийг харуулсан юм сайхан цайгаа өвөө одоо бусдад одоо түгээж таниулж одоо энэ цайгаа ямар ч гэсэн гаргая гэд. Тэгээ анх 2023 онд цайгаа анх гаргаж ирсэн. Манай нутагч өөртөө давсгүй цай удаг. Тийм учраас бол би давсыг бол цайндаа нэг оруулъя гэж бодоагүй. Яг тэгж мянган ширхэг үйлдвэрлэчихэл за энийг ямар ч хэсэд одоо хүмүүс ингээ хүргээд одоо яаж одоо цаашаа одоо захиалга аваад одоо яаж цаашаа одоо өргөн дэлгэрүүлэх үү, өргөжүүлэх үү гэдэг ингээд тухайн үед анх гаргаж чадал аягүй гэж бодож санаа зовж идэл. Тийм нэгнийхээ буйнаар одоо манай бүтээгдэхүүн бол маш хурдтай ингээд түмэнд түрээд тэгээд ингээд захиалгал өдрөөс өдөрт ингээд 50-аар 100-аар ингээд нэмэгдээд одоо явсараагаад өнөөдрийн байдлаар бид нар өдөрт 300-аас 500 ширхэг цайны захиалгатай. Анхныхаа санхүүжилтийг өөрөө банк бусаас одоо зээл авч ингэж эхлүүлчихсэн. Тэгээ ингээд явжгаад жижиг дунд үйлдвэрлэлийн зээл сая одоо түрүү онд авсан нэмэгдсэнчил зээл мань гараад ирсэн шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн одоо санга зээл авснаар бол одоо манайх савлгааны тоног төхөөрөмж авсан. Тэгээд одоо аягны одоо вакуумжуулагч төхөөрөмж авлаа. Тэгээд одоо тэрний бас бус жижиг одоо нэг дагалдан бас төхөөрөмжүүдийг аваад одоо ингээд анхан манайх ч ингээд гараар ингээд савлдаг гэсэн л одоо бүх савлгаа автоматчсан одоо автомат тоног төхөөрөмж савлагддаг болсон гэдгээрээ бас ингээд ахиц дэвшил одоо ингээд явагдал байх гэсэн. Энд болохоор одоо өдөр тутмынхаа нөөцийг оруулж иж хийж байгаа. Нөөцөө бол 7 хоногор хангаад авчдгийн. Тэгээд энэ хөргүүртэй бол өдөр тутмынхаа нөөцийг хийгээд ингээд явдаг. Борцоо тэгээд шар будаа хийц борцоо гэдэг одоо нөгөө бүхэл одоо хуурай гэдэг юу вэ тэр бүгдээс авалдаг. Манай цаачаа ерөнхийдөө бол бүр яг ингээд тогтоод ингээд тайван ингээд сайхан уухт бол хүний бүр ясны хөлсөө гаргаж өгдөг бүр ингээд дотроос тэгээд ингээд ядаргааг маш сайн тайлж өгдөг. Ингээд сумдуудад ихэнхэлт нь борлуулагдаж байна. Мөн дээрээс нь одоо Улаанбаатар хотын 4-5 дэлгүүрт зарагдаж байгаа. Баян онгор аймагт зарагддаг, Налайхад зарагддаг. Одоо тэгээ булганаас авъя гэдэг санал ирээд баад одоо тэгээ булганараас явуулах гал гадаадын 13 орн руу манай цааш ямар ч асуудалгүй гарчихсан.